18 бүлгийн 417 төрлийн одоо халамж, тэтгэвэр, тэтгэмж байд юм бэ Монгол улс. За халамж ба тэтгэмж яагаад хавтгаарсан тухай саяхнаас жоохон сонирхож үзмээр санагдлаа. За тэгээд өөрийнхөө биеэр бас нөгөө халамжин дээр аваад эхлэхээр чинь ер нь энэ халамж гээд байгаа, тэтгэмж гээд байгаа зүйлүүд чинь яагаад ингэ тэтгэмж гэж байгаа нэр болон халамж гэж байгаа нэртэйгээ уялдахгүй байна вэ? Тэгээ энэ ер нь хичнээн нэр төрөл байд юм бэ гэнгээ судлаад үзсэн чинь 18 бүлгийн 417 төрлийн одоо халамж, тэтгэвэр, тэтгэмж байд юм бэ Монгол улс. И халамж цэгийн мэнээр ороод харахаар тийм мэдээлэл юм байна. За хэвээр түмэн төрлийн халамж байна. За мэдээж халамж авах иргэд нь авдаггүй яах вэ? Авах хэрэгтэй хүмүүс нь мэдээж одоо хөдөлмөр бэрхшээлтэй одоо хөлмөж дураад алдсан гэдэг хүмүүс мэдээж тэтгэвэр тэтгэмж одоо тийм халамж авдаггүй яах вэ? Байж болно. За тэгээ яагаад ингэ хавтгаарч байгаа? Яагаад ингэ энэ нь одоо зүгээр юм үр ашиггүй нэг юм төсөв тийм зардал болоод байгаад юм гэдгийг ингээд судлаад үзэхлээр 2018 оны 1-р сарын 1-ээс эхэлж олгогдсон жирэмсэн ихэд олгох 50,000 төгрөгийн тэтгэмж байгаа юм. За тэр тэтгэмжийг бодоод үзсэн чинь 18 онд батлагдаад 1 сарын 1-ээс эхэлж мөрдөгдөхдөө 50,000 төгрөгөөр за тухайн үеийн инфляц болон тий одоо эхчүүд, жирэмсэн эхчүүд эм витамина авах, за бусад үйлчилгээгээ авах зорилгоор 50,000 төгрөг нь хүрэлцээтэй байсан байж болно тий. Тэгсэн чинь 2025 онд тэр 50,000 төгрөг нь одоо инфляцаа тооцоод үзэхлээр тухайн үеийн 50,000 төгрөг өнөөгийн 91,000 төгрөгтэй тэнцээд байгаа байхгүй инфляцаа бодглоо. Тэгэхээр одоо энэ тэтгэмжийн хувьд үр ашиггүй зардал явж ин гэж миний хувьд бол харж байна. Нэг бол нэмэгдүүл тий. Жишээ нь одоо хувийн эмнэлэгт 5D эход харуулхад тий ингээд нөгөө ургийн ажгийн эход ингээд дор ээж харуулхад жирэмсэн ихэд тий одоо 80-120 мянган төгрөг шаардлагатай байхгүй. Гэтэл улсын эмнэлэг хийхгүй байгаа үйлчилгээг хувийн эмнэлэг дээр сууж авах тийм өтгөтэй байгаа. Гэтэл ядаад нэг сард нэг удаа олж байгаа тэтгэмж нь өөрөө тийм зардлыг ч нөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэтгэмж биш. Одоо зүгээр ингээд нөгөө хавтгаарсан гэдэг тоонд нь орчиж байгаа байхгүй. Инфляцтай ямар ч уялдаагүй. Тухайн үеийн засгийн газар их баригч нар тий ингээд гаргаад ирсэн. За тэрийг одоо байхгүй болгочих гэхээр нөгөө муу хүн шиг харагдчих гээд болдгоо. За тэгээд ийм олон нэр төрлийн өчнөө олон халамжууд байна. Тэгэхээр бид нар одоо энэ халамжийн бодлогыг эргэж нэг хараад тий нэмэгдүүлэх ёстой газарт нь нэмэгдүүлээд огт байхгүй болгох ёстой халамжуудыг одоо зоригтойгоор байхгүй болохгүй бол төсөвт ингээд үр ашиггүй зардал ингээд ямар ч хэрэгцээгүй одоо халамж авч байгаа хүндээ ч хэрэггүй. За тэгээд одоо халамж тарааж байгаа хүмүүстээ ч ямар ч нэр хүндгүй нэг ийм мөнгөн дүнгууд яваад байна төсөвт суугаад байна. За тэгээд үр ашиггүй зардал мэдээж энэ ингээд улс орны орлого татвар төлөгч нарын хөгжүүлмөр босч байгаа энэ мөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа нэг хэлбэр болоод байгаа. Тэгээд энэ чинь өөрөө халамж нь хавтгаараад байна гэдэг нь бас нэг талдаа ийм үр ашиггүй зардлуудаа бид нар одоо иргэн харж энэ 417 нэр төрлийн халамжуудынхаа одоо нэр төрлийг цөөлөөд тийм ээ чанартай болгох тал дээр анхаарахгүй бол мэдээж халамж авах шаардлагатай хүмүүсийг нь үнэхээр авах ёстой. Тэгээд тэр мөнгөнд хүрэлцэхгүй байна. Тийм учраас ингээд юм хүртээмжтэй, хүрэлцээтэй болгох тал дээр одоо эрх баригч нар анхаарч хэлэхгүй бол одоо үе үеийн сонгуулаар нэг мөнгө амлаад, халамж амлаад тий ингээд юм жоохон мөнгөөр ингээд урагтаал ингээд тэжээгээл хүмүүсийг ингээд идэг систем нь ингээд удирсаар агаад одоо олон жилийнхээ нүрийг үзээд ирэхлээр одоо ингээд хасагддаггүй нэг юм юмнууд яваад байна тий. Тэгэхээр энийг бас их цэцлэх хэрэгтэй юм болов уу гэж харж байна.